Бөөрийн чулууны хэвчлэн шээс өтгөрч тал дүүсэн бөөгнөрснөөс үүсдэг. Мөн дараах шалтгаануудыг бас нэрлэж болно. Удамшил, хангалттай хэмжээний шингэн уухгүй байх, сод ихтэй хүнс хэрэглэх, илүүдэл жинтэй байх, нарийн гидсний хагалгаанд орсон, мөн шулуун гидсний өргөсөл, архаг гүйлгэлт зэрэг өвчтэй бол бөөрөнд чулуу үүсэх эрсдэл байж болно. Бөөрийн чулуу нь бөөрөн дотор хөдлөх, эсвэл шээсний сувг руу орохоос нааш шинж тэмдэг илэрдэггүй. Чулуу нь бөөрөн дотор хөдөлсөн эсвэл шээсний сувг руу орсон бол дараах байдлаар таны биед мэдрэгдэнэ. Дуруу хавирганы доод хэсгэр хүчтэй өгдөг, хэвлийн доод хэсгээс бэлэг эргэтэн рүү чиглэсэн байдлаар өгдөг, тодорхой давтамжтай өгдөг, улаан, бор, ягаан өнгийн шээс гарах, хурц үнэр бүхий цагаан үндэстэй шээх. Эдгээр цагрууд танд мэдрэгдэнэ. Бөөрийн чулуун хэмжээ 1 см-аас бага элсэнцээр зөөлөн чулуутай үед эмийн эмчилгээ хийхийг зөвлөж байна. Үүнд цистон эмийг 2 ширхгээр өдөрт 3 удаа 6 сарын турш шуун, өдөр бүр 2 литрээс багагүй ус уухыг танд зөвлөж байна.